Энэ удаагийн бичлэгээр та бүхэнд 2024 оны драм төрлийн Indonesian A Brother and Seven Siblings киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Олон хүн нэг дор амьдардаг хөлөглөн ихтэй байшин дөрнөх эмх замбраагүй өглөөгөөр кино эхлэнэ. Ганцхан угаалгын өрөөг ээлжилж ашиглах гэж бүгд яарч байшин дотор байнга шуугилдан байх бөгөөд энэ үер Моко хэмэх залуу дипломын ажлаа хамгаалахаар бэлдэж байлаа. Гэвч дүү зээ нар нь байнга л саадуулж түүнд 50 суух боломжийг үл олгож байгаа нь энгийн зүйл гэхэд болно. Түүнийг ч Агнес жирэмсэн бөгөөд удахгүй төрөх төгсөн тул илт ядарч туйлдсан байлаа. Гэр бүлийнхэн хоорондоо хөгжилдөн наригахч цаанаа үл мэдэг дүгшүр мэдрэгдэн. Сургууль дээр очих Мокогийн гутлын уулна салсан байх ба удалгүй Мокогийн найз охин Морин ирээд түүнд шинэ гутал бэлэглэв. Тэр Моког зоригжуулж хоёулаа магистраа хамгаалж сургуулаа төгссөний дараа өөрсдийн архитектурын компанийг байгуулах болно гэх хамтын мөрөөдлөө сануулна. Морин түүний чадварт бүрэн итгэдэг байсан ч Моко дипломын ажлаа хамгаалах гэж байгаадаа маш их сандарч байлаа. Моко хамгаалтанд орж байх үед гинтийн гай тохиолдоно. Агнес Морин руу залгаж Мокогийн аав зүрхний шигдээсээс болж эмнэлэгт хүрэгдсэн тухай хэлв. Моког эмнэлэг дээр ирэхэд эцэг нь аль хэдийн нас барсан байлаа. Гэр бүлэрээ нулимс дүүрэн гашуудаж байтал генет Агнесийн ус нь гоожиж төрхөөр болох бөгөөд тэрээр охин төрүүлээд Има гэж нэрлэнэ. Харамсалтай нь төрсний дараах дотор цус алдалтын улмаас Агнес удалгүй нас барна. Ингээд л Моко төрсөн дүүнэр болох Воко Ано мөн дөнгөж төрсөн Има бас бусад зээ дүүнэр гээд нийт 6 дүүгээ өсгөхөөсөр аргагүй боллоо. Ирээдүйд том архитектор болохын даваан дээр ирээд байсан Моко магистраа хамгаалах мөрөөдлөө орхиж гэр бүлийнхээ гол түшиг тулгуур нь болох хэрэгтэй болсон юм. Түүний амьдрал энэ мөчөөс эхлэн орвон гоороо өөрчлөгдөн. Өөрийн хүсэл мөрөөдлийг хойш нь тавьж дүүнэр болон бяцхан зээ нараа өсгөх нь түүний амьдралын хамгийн том үүрэг болж хувирлаа. Шинэ амьдрал нь дасралтгүй тэмцэл байв. Моко элдв жижиг ажил хийж архитектурын зураг чөлөөт цагаараа зорж мөнгө олдогч гэр бүлийн үүрэг хариуцлага нь ажлыг нь байнга л тасалдуулна. Нэг удаа тэр зураг дээр ажиллаж байхад Има уйлж эхэлснээр ажлаа орхихосоор аргагүй болов. Үүний улмаас ажилдаа хоцорч эцэст нь ажлаасаа халагдана. Асар их дарамт бас мөрөөдлөө үргэлжлүүлэх боломжгүй болсон бодит байдал нь Мокогийн хувьд Моринт би гайл болно гэж түүнд бодогдов. Моко Моринтэй видео дуудлага хийх үедээ түүнд гай болохгүй тулд харилцаагаа дуусгахаар шийдэж байгаагаа хэлэхэд Морин бүх хариуцлагыг хамтдаа үүрэхэд бэлэн гэдгээ хэлсэн ч Моко шийдвэрээсээ буцсангүй. Сэтгэл нэмтэрч байсан ч энэ бол цорын ганц бодиттой сонголт гэж Моко үзжээ. Ингээд Моко дүүнэр болон зээ нартаа аавын оронд нь аав болж амьдарч эхлэнэ. Нэгэн цагт ирээдүйдээ итгэл дүүрэн байсан залуу асар богино хугацаанд санхүүгийн дарамт гэр бүлийн өдөр тутмын асуудалд дарагдсан эр хүн болж хувирлаа. Гэр бүлийн бусад гишүүд ч мөн л өөрсдийн гэсэн бэрхшээлтэй тулгарна. Воко хуульч болох мөрөөдөлтэй байсан ч гэр бүлдээ туслахын тулд жолоочор ажиллаж эхлэв. Нина хэмээх оюутан охин хайр дурлалын бүтлгүүтлээсээ болж шаналж байгаа боллоо. Хамгийн бага дуу Ано хэрэггүй зүйл их хийцсэний улмаас гидсэн өвдөж Мокогийн санаа зовнил дээр дахин нэг асуудал нэмнэ. Моко арайхийн амьдралаа залгуулж байсан бөгөөд тогны мөнгө гэх мэтийн хамгийн наад захын зардлаач төлөхөд хүндрэлтэй байлаа. Моко гэрийн ажлыг дасралтгүй хийж бүх дүү нарынхаа хувцсыг нь угааж хоолыг нь бэлддэг болжээ. Хүндхэн амьдралд үргэлжилж байтал гинти нэгэн зочин гэр бүлийн амьдралд нь шинэ өөрчлөлтийг авчирна. Мокогийн хуучин төгөлдөр хуурын багш өөрийн охин Гадисийг дагуулж ирэх бөгөөд Гадисийг Эйс гэж хочилдог. Тэр охиноо 1 сарын хугацаанд харж өгөөч гэж Мокогоос хүсээд тодорхой хэмжээний мөнгө гарт нь атгуулна. Багш нь удалгүй эргэж ирнэ гэж хэлдэгч яагаад явж байгаагаа тодорхой тайлбарласангүй. Санхүүгийн байдал нь хэцүү байсан тул Моко эхэндээ эргэлзэж байсан ч эцэст нь зөвшөөрөв. Ингээд Моко 7 дүүтэй боллоо. Удалгүй Эйс гэр бүлийн хамгийн хэрэгтэй хүмүүсийн нэг нь болж хувирна. Тэр хоол хийж, цэвэрлэгээ хийж, хүүхдүүдийг харж, бүр Мокод ажилд нь хүртэл тусалдаг байлаа. Эйсийн ирэлт энэ айлд удаан хугацаанд дутагдж байсан тайван байдал аз жаргалыг авчирсан юм. Хэдийгээр амьдрал түүнд хэтэрхий олон сорилт авчирсан ч Моко гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулсаар
Мокогийн амьдралд багхан ч гэсэн гэрэлгээгээ тусах мөч ирэв. Морин түүний хойноос нууцаар хөөцөлдсөний ачаар нэр хүндтэй компанид архитекторын ажлын ярилцлаганд орох боломжийг Мокод олгоно. Ярилцлагын үеэр ч гэсэн Морин зүгээр суулгүй дарагтайгаа очиж ярилцаад хайгаад байгаа хүн чинь Моко мөн гэж ятгахснаар уг байгууллага Моког ажилд авахар шийдэв. Ярилцлага дуусахад Мокод гэрте хийж дуусгах архитекторын даалгавар өгч ур чадварыг нь шалгахаар боллоо. Гэвч Мокогийн хуучин удаан ажиллагаатай компьютер нь уг даалгаврыг нэлээд хүндрүүлж байв. Энэ үед Ано өвдөж, эмнэлэгт түргэгдэх бөгөөд Моко байгаа бүх мөнгөө эмчилгээний зардалд зарцуулна. Санхүүгийн дарамт туйлдаа хүрсэн тул шинэ компьютер авах гэж байсан төлөвлөгөөгөө Моко цуцлахаас өөр аргагүй болов. Гэсэн чинь удаа гэр бүлийнхэн нь түүний төлөө нэгдэж эхлэнэ. Моко жолоочоор илүү их цагаар ажиллаж мөнгө олно. Өвдөжсэн Ано хүртэл Моко тандан өөрийг нь ямар их харилдгаа хэлээд дараа дахин өвдвөл ахтаа хэлэхгүй бай. Ингэвэл ах мөнгөний талаар санаа зовхгүй шүү дээ гэж хүртэл хэлнэ. Эйс шүнжин ажиллахад нь зориулж кофе чанаж өгөв. Харин Морин нууцаар мэйл илгээж дотор нь бэлэн болгосон завгар хүртэл хийж өгсөн байх ба Морин зочлохоор ирэхдээ дүү нарт нь хоол Мокод шинэ зөөврийн компьютер авчирсан байлаа. Энэ бүхнийг харсан Моко өөрийгөө ганцаараа биш гэдгийг ойлгоно. Тэр бүх хугацаанд энэ бүх ачаа зөвхөн өөрийнх нь л гэж бодож байсан юм. Түүний төлөө дүүнер болон Морин бүгд л өөрийнхөө зүгээс хичээл зүтгэл гаргаж байлаа. Энэ үед Мокогийн сэтгэлд тайвшрал бас гэмшил зэрэг төрнө. Моко даалгавраа цаг тухайд нь гүйцээж албан ёсоор ажилтай болов. Энэ мэдээг дүүнартаа хэлэхэд бүгд л түүний өмнөөс баярлаж Мокод баяр хүргэнэ. Гэрт нь нэгэн зочин ирсэн байсан нь Мокогийн том эгч Оосаан нөхөр Экагийн хамт ирсэн байлаа. Одоос Моко дүү нартаа санаа зовхгүйгээр ажиллаа хийх боломжтой болов. Учир нь Оосаа эгч нь нөхөртөөгөө дүү нарыг нь асрах болно. Тэр энэ тухайгаа Моринтай ярилцахад Морин өөрийгөө нэгдүгüрт тавихад буруу зүйл байхгүй гэж тайвшруулав. Мөн Морин өнгөрснөө дурсахдаа өөрийгөө Мокогийн хувьд дүү нараас нь илүү чухал хүн биш юм байна гэж бодож амиа бодож явдаг байснаа нуулгүй хэлв. Ярианы төгсгөлд Морин амралтын газар руу хамт явах санал гаргана. Түүнд ваучер байсан бөгөөд тэр газар нь Мокогийн шин төслийн байршилтай давхцаж байлаа. Ингэснэр хүүхдүүд амарч Мокоч ажиллах хийх боломжтой болох юм. Моко Ано Нина нар аялалд явуулсандаа маш их баярлаж Моко болон Моринд талархана. Амралтын газарт очсныхоо дараа Моко Эсийн авгагчтай санаандгүй тааралдав. Авгагч нь Эсийг өөр дөр авч болох талаар хэлэхэд Мокогийн сэтгэлд эргэлзээ төрдөгч энэ асуудалд анхаарал тавьж амжаагүй байтал Мокод гэр бүлийн амралтын газрын загвар гаргах томоохон ажил албан ёсоор орж ирлээ. Амралтын газарт өнгөрөөсөн сүүлчийн шөнө хүүхдүүд унтаж байхад хүргэн ах Эка түүнд амжилтанд хүрэхийг хүсвэл өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй. Ажил амьдралын тэнцвэр гэдэг зүйл залхуу хүмүүст л зориулсан ойлголт гэж хэлв. Мөн хүүхдүүдийг Оосотой хамт харна. Тэдэнд дахин аав ээжийн оронд байх хүмүүс хэрэгтэй гэж тайлбарлана. Тэр ч байтугай Эйс цусан төрлийн холбоогүй хүүхэд учраас түүнд хариуцлага үүрээд байх шаардлага байхгүй. Хүсвэл авга ихчтэй ярьж байгаад буцаагаад өгч болно гэв. Тэгэд Эка Мокод хэлэхдээ чиний олон золиос гаргасан дүүнер чинь чамд ачаа болно гэж хэлж байгааг хүүхдүүд сонсохгүй байгаа гэж тэд бодож байсан ч үнэндээ бүгдээрээ сонсоод битүүхэн уйлцгааж байлаа. Моко дотроо эргэлзэж байсан ч ажлаа хүлээн авч шинэ амьдралаа эхлүүлэхээр шийднэ. Гэвч удалгүй Эка түн рүү байнга л залгаж мөнгө нэхэж эхэллээ. Гэрийн засвараа Оосагийн хувцас хүүхдүүдийн зугаалга гэх мэт шалтгаан хэлж мөнгө нэгсээр. Хариуцлага мэдэрсэн Моко хүсэх болгонд нь мөнгө явуулсаар. Харин Морин энэ бүхнийг анзаарч сэжиглэж эхлэв. Хүүхдүүдийн үндсэн хэрэгцээнд зориулж Моко аль хэдийн төсөв гаргасан. Харин одоо тэдний амьдралын хэв маягийг хүртэл санхүүжүүлэх шаардлагагүй гэж Мокод хэлв. Мөн гэр бүлийнхэн нь түүний сайхан сэтгэлийг нь ашиглаж байж магадгүй гэж анхааруулна. Гэвч Моко тэднийг дарамт гэж хизээч боддоггүй. Учир нь тэр гэр бүлдээ үнэхээр хайртай. Удалгүй Моко ноён Сэм болон амралтын газрын эзэн ноён Альбертед төслөө танилцуулах өдөр ирэв. Тэр өөрийн загвараа чин сэтгэлээс хамгаалж гэр бүлийн амралтын газрын жинхэнэ зорилго нь хүмүүсийг хамтдаа аз жаргалтай цагийг өнгөрүүлэхэд оршдог гэж тайлбарлана. Энэ ойлголтыг тэр өөрийн амьдралаас сурсан юм. Ноён Альберт эхэндээ загварыг нь хэт том бодит бус гэж шүүмжилсэн ч
удалгүй Мокогийн санааг ойлгож эхлэнэ. Тэр энэ загвар өөрийнх нь залуудаа бүтлгүүтж байсан анхны төсөлтэй нь тунд өстэй байгааг хэлдэгч Мокогийн өвөрмөц өнцөг гэр бүлийн үн цэнийг ойлгосон хандлагад сэтгэл нь хөдөлж эцэст нь түүнд ажлыг нь өгөв. Ингэж Моко удаан хугацааны дараа мөрөөдөлтөө дахин нэг алхам ойртож чадлаа. Шинэ ажилдаа орсныхоо дараа Моко Эйсийг эргэж очино. Энэ үед Эйс авга эгч Эрнатагаа хамт амьдарч байлаа. Моко Эйсийг эргэж очиход охин нулимс туслуулан сэтгэлээ уудлав. Тэр ааваасаа ямар ч сураг сонсоогүй гэдгээ хэлээд эцэг эхээсээ эхлээд Моко одоо бүр авга эгчтэй хүртэл өөрийгөө гай болж байна гэж боддгоо ярина. Эйс нэгэн удаа аав ээж хоёр нь хоорондоо муудалцаж байхдаа хэн ч өөрийг нь өсгөхийг хүсэхгүй байсныг санамсаргүйгээр сонссон ажээ. Энэ үгс Мокогийн зүрхэнд хүчтэй нөлөөлөв. Эйс үргэлжлүүлээд дүүнер нь Мокод ачаа болохгүй тулд бүгд л ажил хийж байгааг хэлэхэд бүх хугацаанд дүүнартаа зориулж мөнгө илгээж байсан Моко бүхнийг ойлгож хүргэн ахтайгаа нүүр тулахаар шийднэ. Моко шууд ажлаа орхиж явах гэж байхад Морийн түүнд машина өгөв. Моко тэр даруй Жакарта руу явж очиод Эккагийн жинхэнэ хогийн дүр төрхийг нь олж мэдэв. Экка Моко болон хүүхдүүдэд худлаа ярьж Мокогийн явуулсан бүх мөнгийг нь залилангийн хөрөнгө оруулалтад ашигласан байлаа. Тэр хүүхдүүдэд та нар Мокод дараа болж байна гэж итгүүлээд ажил хийхээсөөр аргагүй байдалд хүргэсэн нь тодорхой болно. Эцэст нь Экка хоёр талд ах дүүсээс аль альнаас нь мөнгө авч байгаад оргон зайлжээ. Моко эхлээд Аног барилгын талбай дээр ажиллаж байгааг нь олно. Воког хуулбарын газар ажиллаж байхад нь харин Нинаг ресторанд ажиллаж байхад нь олов. Моко хүүхдүүдийг бүгдийг нь дагуулan гэртээ авчирч эгч Осотойгоо нүүр тулан ярилцлаа. Осо эхэндээ нөхрийнхөө хийсэн хөрөнгө оруулалтыг үр дүнгээ өгнө гэж итгэсээр байжээ. Гэвч Моко мөнгө нь аль хэдийн алга болсон. Экка зогтсон гэдгийг хэлэхэд Осо бодит байдалтай нүүр тулахаас өөр аргагүй болно. Тэр ч бас Эккад хурдсан нэгэн. Удалгүй гэр бүлийнхэн бүгд Морины хамт цугларч нөхцөл байдлыг ярилцах бөгөөд Эккагийн хэлсэн үгэнд гүн шарх авсан Нина бид үнэхээр Мокод дараа болж байгаа гэж зүтгэсээр байлаа. Төвчгэд дэндүү хүнд байсан тул Моко нулимсаа барьж дийлэлгүй тэднийг хизээч дарамт гэж бодож байгаагүйгээ чин сэтгэлээсээ хэлнэ. Тэр мөнгө биш харин бие биенээ гэсэн хайр, сайхан сэтгэл нь гэр бүлийг нь гэр бүл болгодог гэж тайлбарлана. Улмаар Морин болон Моко хүүхдүүд ажил хийх ёстой эсэх талаар маргалдана. Морин ажил хийх нь өөрөө буруу биш. Гэхдээ Мокод өртөө мэдрэмжтэйгээр ажиллах юм бол буруу гэж хэлв. Мөн тэр зөвхөн Моког хайрлаад зогсохгүй. Энэ гэр бүлийн нэг хэсэг нь болохыг үнэхээр их хүсэж байгаагаа нийн уулгүй илэрхийлнэ. Моко ч Морин өөрийг нь төдийгүй хүүхдүүдийг ч чин сэтгэлээсээ хайрлаж байгааг ойлгов. Ингээд энэ бүхнийг ганцаараа үүрэх шаардлагагүй бүгд хамтдаа давж чадна гэдгийг эцэст нь Моко хүлээн зөвшөөрлөө. Ийхүү шархалсан гэр бүл аажмаар эдгэрч дахин нэгдэж улмар Моко Эйсийг буцаан авчирч Осо эгч нь ч өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөн Мокогоос уучлалт гуйна. Моко гэрийнхээ голд байх том ханыг нураалгаснаар гэр бүлийнхэн илүү ихээр хоорондоо ойрхон байх болж тэднийг юу ч салгахгүй гэдг нь тодорхой болсноор кино маань төгсдөг.